Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Манай энэ удаагийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Хичээлийн бэлтгэлээ хангаад дэлгэцээндээ ойртон суугаарай хүүхдүүдээ. За багш шинэ хичээл эхлэхийн өмнө дасгал даалгавар ажиллуулъя. За дасгал даалгавраа ажиллаад 3 асуултанд хариулах байгаа. За ингээд дасгалаа уншийе. За 1945 онд нэгэн сурвалжлагч Германы байлдан дагуулын өмнө 10,000 хүн амьдарч байсан Оросын нэг хотод зочилсон. За сурвалжлагч ганцхан амьд үлдсэн хүнийг олсон. За тэрхүү өндөр настан сохор эмэгтэй ухаан санаа самуурсан байдалтай байсан. За тосгоныг газрын зургаас арчиж байхад тэр хэдийнэ галзуурчихсан байлаа. Тосгоны ойролцоо нойрхой хувцас хөл нүцгэн гайхширсан янзтай алхаж байхыг нь би харсан юм гэж тэр сурвалжлагч бичсэн байна. За дараагийн сурвалжийн мэдээнд харанхуйлсан аим шиг нүмрэн ирэхэд хамаг Европын бүх ноход гинэн хуцаж үзэн ядалтын галд хөглөхтгаа улс үндэстнүүд мэдрэн хүлээн хэмээсэн тэр Европын хүн ардын сэтгэлийг илэрхийлсэн ийм яруу найрын хэсгээс байна. Тэгэхээр хүүхдүүдээ энэ хоёр их сурвалжийн мэдээг уншаад сурвалжлагчийн тэмдэглэл та бүхэн дайны тухай ямар төсөөлөл төрүүлж байна вэ? За мөн хоёрдугаарт нь их сурвалжид үндэслээд тухайн үеийн хүмүүсийн ахуй амьдрал, сэтгэл санааны байдлыг дотроо турслан бодоорой. За тэгэхээр зэрэг хүүхдүүдээ та бүхний хариулт ерөнхийдөө тухайн үеийн дайны үеийн нөхцөл байдал, хүн ардын сэтгэл зүй ямар байсан бэ гэдэг дээр хариултаа бодсон баг тий. За багш нь юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг ерөөсөө дайн гэдэг бол ерөөсөө хүн төрлөختний хүсдэг зүйл биш ээ. Дайн бол альж та нийгэм болоод эдийн засгийн асар их хор уршиг үр дагаврыг авчирдаг. Дайнаас болж хүн ард өнчөрдөг, ядуурдаг, сэтгэл зүйн хувьд доройтолд ордог, орон гэргүй болдог, сэтгэл зүйн хямралд орж нийгэмдээ итгэл алдардаг гэх мэт маш их сөрөг үр дагавартай ийм зүйл дайнд ялагдагч гэж байдаггүй. За ийм хариултыг бол та бүхэн дотроо бодсон байх. Тэгэхээр бидний өнөөдрийн хичээлээр дайны тухай үзэх нэ. Өнөөдрийн хичээлийн сэдэв дэлхийн 2 дугаар дайн 1939-өөс 1945 онуудад болсон энэ дайны тухай үзэж судлах нэ. За бид өнөөдрийн хичээлээр тухайн дайны шалтгааны тухай мэднэ. За дайнтай холбоотой их сурвалж баримт мэдээлэл шинжилэн судлана. За дайны хор уршиг үр дагаврыг эргцүүлэн бодно. Энэхүү дайныг судлахдаа бид 4 асуултын дагуу түүхийн асуултын хүрээнд судална. За энэ дайн ямар шалтгааны улмаас бий болов? За хэрхэн яаж өөрөнсөн байна? За энэхүү дайнд ямар усууд оролцсон? За мөн үр дагавар хор уршиг нь юу вэ гэдэг энэ асуулгын дагуу бид судалнаа. За тэгэхээр бүгдээрээ дахин нэг дасгал даалгавар ажиллая. За багш нь та нарт мэдээлэл уншиж тайлбарлаж өгнө. За багшаа тайлбарласан тайлбарын дагуу сурагчдийнхээ 110 дугаар хуудсыг уншаад түлхүүрүүгээр хүснэгтийг өглөөрэй. За дэлхийн 1-р дайны дараа дэлхийд дахинд ер нь улс төрийн нөхцөл байдал ямар байсан бэ гэхээр зэрэг ерөнхийдөө Европод дэлхийн 1-р дайн дууссаны дараа Версалийн гэрээг байгуулсан. За Версалийн гэрээ бол их тайвныг тогтоох зорилгоор байгуулсан ийм гэрээ байгаа. За энэхүү гэрээ ёсоор дайнд ялагдсан Герман, Австри, Унгар гэх мэт улсууд дайны төлбөр болгож асар их ийм төлбөрийг бол өгөх шаардлагатай болсон. За энэ дайнд ялсан ч гэсэндээ Япон, Итали улсууд бол сэтгэл дундуур буцааж олж чадаагүй газар нутаг хомс байсан учраас энэ улсууд бол нэлээд дургүй энэ Версалийн гэрээг өндөрлсөн байдаг. За улс төрийн хувьд ийм нөхцөл байдал үүссэн бол эдийн засгийн хувьд Итали, Япон ерөнхийдөө дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал бий болсон байсан. За 1927-оос 1929 онд дэлхийн нийтийг хамарсан ийм эдийн засгийн хямрал кризис өрнөсөн байсан. За улс төр үзэл сурдлын хувьд ерөнхийдөө ардчилсан засаглал энэ үед сулран доройтож эдийн засгийн хямралыг шийдэж чадна гэсэн ийм улс төр хөдөлгөөнүүд хаасайгүй өрнөсөн байдаг. За энэ хөдөлгөөнүүдээс жишээлбэл бид нар фашизм, коммунизм, националист үзлүүд бол энэ үед
нэлээд хүчтэй дэлгэрч байсан юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хүүхдүүдээ 110 дугаар хуудсыг уншаад тэгвэл Германы одоо нөхцөл байдал яг энэ үед ямар байсан бэ гэдгийг улс төр эдийн засаг үзэл сурталчилгын хүрээнд түлхүүрүүгээр тайлбарлаад бичээрэй. За багшаагаа хариулсан хариулттай тулгаад хараарай. За Германд дэлхийн 1-р дайны дараа 1936-7 оноос Германы нөхцөл байдал ямар болсон бэ гэхээр зэрэг. За ямар ч байсан Адольф Гитлер гэдэг одоо юм удирдагч гарч ирсэн. За энэ хүн нацист намыг байгуулж 1933 онд одоо Германы ерөнхий сайд болсноор ерөөсөө Германд цорын ганц одоо нэг намын тогтолцоотой юм улс төрийн хүчин бий болсон. За эдийн засгийн хувьд ажил гүйдэл ядуур бол өсвөлөн мөнгөний ханш уналт дээд зэргээр одоо ажиглагдсан байдаг. За мөн Гитлерийн үзэл суртал газар авч та бүхэн мастер буюу дээд үндэстэн учраас бусад үндэстнийг одоо захирах тавилантай гэж одоо уриалж ард түмнийг итгүүлж ардаасаа дагуулж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг ерөөсөө Герман үндэстэн дэлхийд ноёрхон гэсэн одоо ийм өөрийнхөө үндэстнийг бусад үндэстэнгүүдээс дээгүүр тавих үзэл хандлага ноёрхож эхэлсэн байна. За өнөөдөр Герман биднийг маргааш бүх дэлхий биднийх болно гэж бас одоо цэргийн одоо үйл ажиллагаагаа эхлүүлэх зорилгоор одоо дэлхийн дайныг эхлүүлэх ийм үзэл сурталаа энэ үеэс явуулж эхэлсэн байт юм аа. За ингээд багшийн хариулттай та бүхний хариулт нийцэж гэнэ гэдгээс хараарай. Ерөнхийдөө дэлхийн дахины нөхцөл байдал энэ үеийн Германы нөхцөл байдлыг бол ажиглаад харахад ингээд бүх одоо энэ байгаа байдал дэлхийн нийтийн ерөнхий хандлага бол адилхан байна гэдэг нь эндээс харагдаж байна, тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ дахиад нэг тасгал даалгавар ажиллая. За багш нь энд өгүүлбэр өгсөн байж байгаа. За энэ өгүүлбэрийг уншаад за зургийг ажиглаад тэгвэл энэ дайнд ямар улсууд оролцсон байх нь вэ? Энэ дайнд оролцсон улсуудыг яаж ангилж одоо энэ улсууд ямар одоо хоёр хүчин болж хуваагдж байсан бэ гэдгийг энэ дэлгэцээс харъя. За өгүүлбэрээ уншаарай. 1940 оны 9 сарын 27-нд Герман, Япон, Итали улсууд эцсийн түрэмгийлэх бодлогоо эцсийн байдлаар боловсруулсан гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан. За 1942 онд тэгвэл Гитлерийн Германы эсрэг бусад одоо тухайлбал зөвлөлт холбоот улс Британи, Америкийн нэгдсэн улсууд нэгдэж холбоо байгуулж нэгдсэн байна. За тэгвэл эдгээр улсуудыг бид нар тэглэгийн орнууд, холбоотон улсууд гэж ангилаад тэмдэглэх нь байна. Аль нь тэглэгийн орнууд байна, аль улсууд нь холбоотон улсууд вэ гэдгийг за мөн тэр төрийн далбааны зургийг ажиглаад ялгаа тэмдэглээрэй. За өөрсдийнхөө бичсэн хариултыг багшаагаа хариулттай тулгаж харъя. За тэглэгийн орнууд буюу Герман, Япон, Итали, холбоотон улсууд нь зөвлөлт холбоот улс Британи, Америкийн нэгдсэн улс. За тэгэхээр дайныг өдөөгч талууд нь үндсэндээ тэглэгийн орнууд буюу Герман, Япон, Итали. За дайны явцад зөвлөлт холбоот улс Британи, Америкийн нэгдсэн улс нэгдэж Германы эсрэг ийм холбоо байгуулж тэмцсэн байгаамаа. За 1939-өөс 1945 онд үргэлжилсэн энэхүү дайн нь дэлхийн дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэнд хамгийн аимшигтай дайн байсан билээ. Дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс орнууд хоёр хэсэгт хуваагдсан нь холбоотнууд болон тэглэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон дэлхийн хүн амын 80 шахам хувь нь оролцож 110 гаруй сая хүн цэргийн албанд татагджээ. 1939 оны 9-р сарын 1-нд Адольф Гитлер ба нацист Герман дэлхийн 1-р дайнд алдсан газар нутгаа эргүүлэн авахын тулд
Зөвлөлт холбоо туустай байгуулсан нууц гэрээний дагуу Польш улсад товтолсноор дэлхийн 2 дугаар дайн эхэлсэн байдаг. Герман нь цахилгаан дайн гэдэг тактикийн дагуу Польш улсыг 5 хоногийн дотор эзэлж мөн 1940 онд Норвеги, Голланд, Бельги, Франц, 1941 онд Югослав, Грекийг довтолж богино хугацаанд маш их олон ялалтыг байгуулсан байдаг. 1941 оны 6 сарын 20-нд Гитлер Барбарос хэмээх төлөвлөгөөний дагуу гинтийн дайралтаар зөвлөлт улс руу халдан давталсноор зөвлөлт холбоот улсын хувьд агуу их орны дайн эхэлсэн байдаг. 1941 оны 7 сарын 24-нд Япончууд Энэтхэг хятадын хойг руу довтолж ерөнхийдөө зүүн өмнөд Аз болон Номхон далайд маш их амжилтыг олж байлаа. За энэ үед Германы эсрэг зөвлөлт холбоот улс Их Британи, Америк нэгдсэн улсын 3 их гүрний холбоо байгуулагдсан. За энэ үед 1942 оны 11 сарын 19-нд зөвлөлтийн цэрэг сөрөг давшилтанд орж Москвагийн тулалдаанд ялалт байгуулж Сталинград, Курскийг чөлөөлж Ленинградын хүслэлтийг сэтэлсэн. Үндсэндээ 330 гаруй мянган Германы цэргийг устгаснаар дайнд эргэлт байгуулсан гэж үздэг. Холбоотууд 1942 онд Хойд Африкт Итали, Германы цэргийг бодцогсон. 1943 оны 7 сарын 10-нд Англи, Америкийн цэргүүд Италийн өмнөд хэсэгт давталж улмаар Итали дайнаас гарсан байдаг билээ. 1945 онд Унгар бууж өгч Польш зөвлөлтийн цэргийн арим Германы цэргийг Берлин хүртэлхөөж Берлинийг эзэлж авсан. 1945 оны 5 сарын 8-аас 9-нд шилжих шөнө Германы тал бууж өгснөөр Европод дайны гал унтарлаа. Европод дайн дуусан хэдий ч фашист дэвслийн сүүлийн орон Япон улс үлдлээ. Энэ үед 60 гаруй улс Японд дайн зарласан байдаг бөгөөд 1945 оны 8 сарын 6-нд Хирошима хотод Америкчууд бөмбөг хаяж, за мөн Нагасакид 3 хоногийн дараа бөмбөг хаяснаар нийтдээ 100 гаруй мянган хүний амь эрсдсэн ийм аимшигтай үйл явдал болсон байдаг. 1945 оны 9 сарын 2-нд Япон бууж өгөх гэрээнд гарын үсэг зурж, за 1945 онд мөн 45 оны 10 сарын 24-нд олон улсын их тайвныг сахиулахын тулд холбоотнууд 1945 онд нэгдсэн үндэсний байгууллагыг мөн байгуулсан байдаг. Саяны видео бичлэгээс бүгдээрээ 2 дугаар дайны ерөнхий үйл явдал өрнөлийг сонсож мэдсэн. За тэгвэл мөн сурах бичгийнхээ 110-аас 112 дугаар талыг уншаад энэ гол үйл явдлуудыг он цагийн шугамд байрлуулах юм даалгаврыг бүгдээрээ хийцгээе. За багш нь энэ дээр он цагийн хүснэг төгсөн байна. За энэ хоосон хүснэгтийг бөглөнө. За 39 оны 9 сарын 1-нд одоо ямар үйл явдал болсон бэ гэдгээс эхлүүлээд одоо цааш нь номныхоо өгсөн хуудсыг ажиглаад хараад ингээд он тоолол болоод бос үйл явдлыг байрлуулаарай. За хүснэгтэй бөглсөн бол багшийнхаа бөглсөнтэй харьцуулаад хараарай. За ерөнхийдөө 1939 оноос эхэлсэн дайн за 1945 оны 5 сарын 8-наас 9-нд дууссан байна тийм ээ. За тэгэхээр энэ хооронд ямар одоо гол чухал үйл явдлууд болсон байна вэ гэдгийг бид нар доорх мэдээлэлээс харж болно. За энэ хүү дайн 1939-оос 45 онд үндсэндээ 6 жил үргэлжилсэн ийм одоо том дайн байсан. За дайны үр дагавар хор уршгийг бид нар одоо заавал ойлгож мэдэх учиртай. За тухайлбал энэ дайн хүн төрлөختөнд ямар одоо үр дагавар тийм ээ бий болгосон бэ, учруулсан бэ. За ямар ч байсан 1945 оны 10 сарын 24-нд дэлхийд дахинд их тайвныг сахин хамгаалах зорилгоор нэгдсэн үндэсний байгууллагыг холбоотнууд байгуулсан. За үндсэндээ Европ төв коммунист ба капиталист болон хуваагдсан нь дэлхийд дахин бол ерөнхийдөө хоёр системийн хуваагдалд орох ийм нөхцөлийг бүрдүүлсэн байгаа.
За мөн энэ нөхцөл байдлыг дагаж Герман улс 2 хуваагдсан. За энэ бүхний эцэст ер нь бол хүйтэн дайны эхлэл тавигдсан. За хор уршгийг бол бид нар бол одоо мэдээж ойлгож байгаа. За энэ дайнд үндсэндээ одоо еврейчүүдийг улс үндэстнийг одоо ялгуурлан гадуурхах, хумруулан устгах бодлого бол одоо харгас хэрцгийгээр явагдсан байдаг. За тухайлбал еврейчүүдийг хумруулан устгасан, хориг лагер байгуулсан, за олноор нь бөөнөр нь одоо устгах юм бодлогод бол үндсэндээ маш одоо аимшигтай байдлаар явагдсан байдаг. За тухайлбал энэ үед 5-6 сая еврейчүүдийг хумруулан устгасан мэдээ байна. За 17 сая энгийн иргэнийг бөөнөр нь хороосон. Нийтдээ одоо дэлхийд дахинд 65 сая гаруй хүний ам өргөцсөн. За санхүүгийн үртэг бол 2 миллиард гаруй ам доллар байна. За тэгээд энэ дайнд бол анх даатмын зэвсэг хэрэгэлсэн нь одоо үе олноор нь одоо устгах ийм одоо аимшигтай байдалд хүргэсэн юм аа. За тэгээ ямар ч дайнд бид нар ялагдагч байхгүй, бүгд бол асар их одоо ийм хор уршигтай зүйл болд юм аа гэдгийг бол мэдж байгаа. Тэгэхээр асуудлыг бол дайнаар биш өөр аргаар шийдэх одоо ийм одоо арга замыг хүндрэлтэн одоо олсон. За үүний үр дүн бол бид түрүүн хэлсэн нэгдсэн үндэсний байгууллагыг байгуулж альва асуудлыг гэрээ хэлэлцээр инхийн замаар шийддэг болсон юм аа гэдэг ойлгох хэрэгтэй. За ингээд багш нь гэрийн даалгавар өгье. За гэрийн даалгаварт сурвалжгийн мэдээллийг уншаад дайнд оролцсон том гүрнүүдийн зорилго тактикийг илүү одоо тайлбарлан бичээрэй. За мөн нэмэлтээр дэлхийн 2 дугаар дайн түүний хор уршгийг одоо өгүүлсэн кино, бүтээл, ном зохиол маш олон байдаг. Тэгэхээр Анна Франкийн өдрийн тэмдэглэл, за Life is Beautiful зэрэг кино, за Совдын гэх мэт ийм кино үзээд одоо энэ дайны тухай мэдлэгээ бас баяжуулж болно. За энэ ном бүтээлүүдээс уншаад киногийн одоо үзээрэй. За хичээлдээ амжилтанд оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Дархлаа сайн бол эрүүл байна. Эрүүл байвал амжилт гаргана шүү хүүхдүүдээ. Ариун цэврээ сайн сахиарай.